Ариун сүмүүдийн нийслэл Angkor Wat. Хөшгөлтэй. Өнөөдөр ингээд дараагийнхаа газар явах гэж байна. Баярлалаа. Баярлалаа. Замд нь амжилт хүсье. Төлөө нэмэн. Ни бас нэгэн өөрсдийнх нь хоол. Тайланд руу гарах гэж байгаа. Тэгээд дэшээ Тайландын хилрүүнийг ойролцоогоор одоо 147 орчим километр байгаа. Хэдийн шалган дээр ирсэн. Тэгээд дараагийн улс руугаа орчоод иргээд уулзсан байна. За бид хоёр ингээд Тайландын тамга гаруулаад ороод ирсэн. Өнөөдөр зөндөө мундаг байлаа. Баяр хүргэе. Өглөө болцоо. Бангкокт ирлээ. Нэг юм өрөө хөтж авч байна. Цонхтой. Тэгээд энэ газрын хувьд гэвэл яг өглөөдөө ингээд далайн хоорны зах болчтой оройд юм далайн хоорны газар болчтой юм газар байна. Одоо ингээд хэсэгээ өдөж байна. Тайландын хойд мууч болох Chiang Mai гэдэг мууч руу галт тэргээр явах гэж байна. Тэгээд баяртай Бангкок хэлмээрнэ. За идэ. Сайн уу? Идэвлээ. Стэн хүүхдийн хүл чирэгдэж байна. Яасан ч юм хутгалт. За бид ширэнгэн дундуур алхаж байна. Бангкокоос наашаа гарч байхад нэг лам багштай уулзсан. Тэр лам багш бид хоёрыг Chiang Mai-д очиж байгаа бол заавал энэ сүмд очиорой гэж хэлж өгсөн. Тий. Тэгээд энэ сүм нь болохоор яг зөв сураг тавихад бол яг энэ Chiang Mai-гаас 60 орчим километрийн зайтай юм байна лээ. Тэгээд ямар ч үсэ одоо энэ Chiang Mai энэ сүүрэн байгаа. Тэгээд энэ сүүрэнгаас ойрхон хамгийн одоо хойрхон байх одоо энэ жоохон юм хүний хөлөөс зайдуу ийм сүмд бол зурж бол очиж байгаа. Тэгээд ийм жижигхэн юм зам байд юм байна. Хүмүүс бол бас ерөөхдөө бол төдийлөө очдөг болов та. Тэгээд ийм хүү замаар бол аяж ингэ цаашаа үргэлж хэлж бол байна. За. Ядарсан. Тэгээ бид хоёр өнөөдөр ийм газар хоноглохоор болсон. Юм гоцтой энэ дэр ингээ унтж амарна. Тэгээд англи лам нарын дотор байр ер нь бол
Тэр одоо бусад лам нар одоо ингээд амарч байгаа учраас бид хоёр хамаагүй чангарч болохгүй. Одоо өнөөдөр одоо бол ерөнхийдөө 8 цаг болж байна. Тэгээд өнөөдөр бид хоёр эрт амраад мархаш өглөө бас энэгээр бас явах юм байгаа те. За баяртай. Энэ сүмэл юм шиг байна. Миний бодлоор тэ ямар ч гэсэн хавж асууя. Бангкокт бол яг нэг лангуй бол яг энийг ингэ бичиж өгсөн. Яг энэ сүмд очио. Тэгээд энэ сүмд очиод ингээд номын дуу сонсороо гэсэн. Тэгээд энэ байх шиг байна гэж найдаж чинь. Энийг үзүүлээл ингээд яваад байгаа. Санаас. Ингээд 10 хоногийн бясалгал дуусч байна. Тэгээд 10 хоног ийм маш хурдан ерөөхдөө бол өнгөрлөө. Тэгээд маш их олон зүйлүүдийг ер нь бас эргэцүүлж ойлгож тунгааж бол өнгөрсөн. Тэгээд 10 хоног яг ямар газар байсан талаар жижигхэн рум тур хий. Тэг. За нэг ийм угаалгын өрөө шүршүртэй. За тэгээд ийм сэнстэй хоёр цонхтой. Тэгээд цонх нь ингээд онгоочдөг. Ой. За тэгээд нэг ийм ор. За тэнд энэ миний байх шиг байна. Тэгээд гадаа нэг ийм хөөрхөн тагттай. За энэ бол ерөөсөө битүү ингээд эрэгтэйчүүдийн дотор байр. Эрэгтэй бясалгагчдын. Тэгээд нэг ийм болог барилгатаа ингээд 4 хүн амьдардаг. Тэгээд ийм газар л ерөөхдөө бол 10 хоногийг бол өнгөрүүллээ. За тэгээд утас тэгээд нөгөө янз бүрийн зураг бичлэг ягаагүй учраас одоо ингээд ерөөхдөө бол яг гарах гэж байна. Тэгээд чампака намайг хүлээж байгаа. Гадаа болчихсон. Тэгээд энэ бод мод тэгээд энийг ерөөсөө огт харуулаагүй байлаа нэрээ. Тэгээд би ч нөгөө энэгээр ингээд явах та харж л байгаа мөртлөө нөгөө бичлэг хийгээгүй ингээд ер нь бол төвшчихсэн. Тэгээд энд яг нэг юм засвар барилгын ажлууд явагдаж байгаа юм байна лээ. Тэгээд ийм том бод мод байна. Бурхан багш бод модны доор гэгэрсэн байдаг. За сэр цөмөр чампагтраш. За сайн уу. За сэтгэл ямар вэ? Гоё нөө. 10 пашная бисга суугаа гараад ирсэн үү? За. Гоё нөө тэгээд яа тийм бэ? Тэг. Бисгаалаа. За Бослон амьдралд орж байна. Тэг бослон. Сая бол 10 хоног бол үнэхээр амраа монхон байлаа тий. Тэгээд нарус ингэж гоё бүгэн жаргаж байна. За тэгээ бид хоёр өнөөдөр төвс өрөн газар руу явж байгаа учраас тий жоохон орой яаж вэ нөгөө нэг 10 хоног бясалгал хийгээд хийсний дараа бол нөгөө хаалтаа хийд юм байна тий 5 өнгөрөөгөө бараг 6 дэх гарч ийна. За тэгээ дараа уулзцгаая. Баярлалаа. Энэ юу юм? Orange no. Orange espresso. Orange espresso.
амар амгалдаг. Хаашаа хаж вэ? Өнөөдөр хайч. Өнөөдөр хаашаа? Яаж явах вэ эндээс? Хичээнгөө мэдэж байгаа. Хичээнгөө мэдэж байгаа. We are here. Yeah, yeah. We are here. We go there. Yeah, yeah. Okay, okay. Thank you. Ингээд Тайландын Удон тааны гэдэг газар ирсэн байна. За эндээс бит хоёр хүний 80 бат гэдэг нэг 8-30 мянган төгрөг төлөөд тэгээд дараагийнхаа улсын нийслэлд очих болно. Эндээс ингээд ийм тасалбар. За ингээд бид хоёр автобусанд суучлаа. Энэ тасалбар дээр нэг сонин юм байна. Хачирхалтай. 2567 оны 1-р сарын 26. 2567 онд явж гин юу хоёулаа. 2567 он гэдэг нь 2024 гэсэн. тий 67 он гэдэг нь Будда яг төгс гээгээд Нирван дүрийг олсон жил нь. 2567 жилийн өмнө Будда төгс гээгээд Нирван дүрийг олсон учраас 2567 он гэж он байна. Иесус мэдлэгээс гаруй одооны 543 жилийн өмнө Будда бол төгс гээсэн байт юм байна. Нэг юм байна. Чи сайдын ям дээр ирсэн байна.